That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага үүсгэн байгуулагдсны 80 жилийн ойд зориулсан хурал за Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотноо маш амжилттай шахуу болж өндөрлөө гэж хэлж болно. За тухайлбал одоо Америк нэгдсэн улсын зүгээс бол дэлхийн маш олон орнуудыг бол дэлхийг тэр чигтэн шахуу тарифын дарамтанд ерөнхийдөө оруулаад байсан ч за энэхүү одоо нэгдсэн үндэсний байгууллагын уулзалтын өмнөх нь дэлхийн зарим улс орны төрийн тэргүүнүүд Трамптай тусгаалan уулзаж за Трампд тав засч эхэлсэн нь бол олон нийтийн анхаарлыг бол хамгийн түрүүнд шууд татаж эхэлсэн юм. За тухайлбал Казахстан улсын ерөнхийлөгч Токаев өөрийн улсын төмөр замын түүхэн дэх хамгийн том гэрээ буюу Америк нэгдсэн улсаас 4.2 тэрбум доллараар галт тэрэгнүүдийн зүтгүүрүүд болон тоног төхөөрөмжүүдийг худалдаа авах гэрээ байгуулж за Америк нэгдсэн улстай худалдаа хийх хүсэлтэй байгаагаа бол шууд илэрхийлсэн. Үүнд нь Трамп бол маш их баярлаж хүлээж авсан. За мөн Узбекистан улс Америк нэгдсэн улсын Boeing компаниас 8 тэрбум долларт 22 ширхэг нисэх онгоц худалдан авах гэрээ байгуулж за Трампыг бол гинт баярлуулсан үйл явдлууд болсон. За 8 тэрбум доллараар 22 нисэх онгоц авна гэдэг нь Америк нэгдсэн улсын хэмжээнд уг ажлыг гүйцэтгэхийн хүрээнд 35 мянган иргэнийг ажлын байраар хангах боломжтой мөнгөн дүнгих тооцоо гарсан юм. За ямар ч тач энэ мэтээр Трампын хатуу бодлого зарим талаараа бол амжилт олж эхэлж байна. За ер нь Казахстан, Узбекистан гэх мэтээр Америк нэгдсэн улсад тав засаж байгаа улс орнуудыг хараад байхад Төв Азийн улсууд зөнхөлж байгаа нь ойлгомжтой харагдаж байна. За гэтэл Төв Аз гэдэг чинь эртнээсээ Оросын геополитикийн нөлөөний бүс байсаар ирсэн. За гэвч өнөөдөр Төв Аз геополитикийн нүүдэл Азийн хараага Атлантын далайг дагуулan Америк нэгдсэн улс руу ийхүү чулуудаж эхлээд байна гэж харахад бол буруудахгүй. За тэгэхээр гол зүйл гэвэл нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаан дээр Трампын тавьсан итгэлүүд бол маргаангүй хамгийн гол асуудал сэдв байлаа. За Трамп итгэлийн товлсон цагаа хэтрүүлж нэг цаг гаруй итгэл тавьсан бөгөөд түүний итгэлд агуулгдсан шүүмжүүд өнөөдөр дэлхийн нийтийг тун таагүй бас нэг талаараа нэлээд эвгүй байдалд автуулаад байна. За түнчлэн манай өнөөдрийн дугаарын ивент тэтгэгчээр бол дэлхийн номер 1 ургамлын гаралтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн бүтээгдэхүүн болох за энэхүү Tentix Royal бол хамтран ажиллаж байна. За энэхүү бүтээгдэхүүн нь бол эрчүүдийн эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг бол нэмэгдүүлж за цусны эргэлт болон эрч хүчийг нэмэгдүүлж өгснөөр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах үйлчилгээтэй дэлхийн шивдэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм а. Та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага за авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Тэгэхээр Трампын итгэлүүдийг дурдахаас өмнө бас нэг зүйлийг зайлшгүй ярих ёстой. За өмнөд Солонгос улсыг Трамп 350 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг за Америк нэгдсэн улсад хийх хэмээн бол дарамтласаар байгаа. За энэхүү дарамт бол нэлээд удаж байгаа. За үүний цаад шалтгаан нь Америк нэгдсэн улсын цэргүүд өмнөд Солонгост байрлаж тус улсыг хамгаалдаг. Танай улс бол зөвхөн авдаг, авсаар байгаад сурчсан улс. Одоо харин авахаасаа гадна эргүүлээд өгч бас сурах хэрэгтэй хэмээн тэднийг бол шахалтанд оруулж эхэлсэн. За тэгвэл өмнөд Солонгосын ерөнхийлөгч Трампд хандаж өмнөд Солонгос улс 2025 онд батлан хамгаалах салбартаа 44 тэрбум долларыг төсвөлсөн. За энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. За мөн өмнөд Солонгос улс айрамдаа роботууд болон дронуудыг бол маш ихээр ашиглаж эхэлсэн. За бид Америк нэгдсэн улсын хамгаалалтгүйгээр өөрсдөө хамгаалах бүрэн чадaltaй болсон буюу за Трампын сүрдүүлгээр бол 350 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг бол Америк нэгдсэн улсад нэг ёсондоо хийхгүй гэдгийг бол товчхон мэдэгдлээ. За энэ нь Солонгосын хогийн дайнаас хойш холбоотон за бараг ахын дүүс шахуу байж ирсэн энэ хоёр улсын хооронд маш том ан цав үүсэж байгааг харуулсан юм ноцтой үйл явдал болсон гэж харагдаж байна. За тэгвэл одоо гол сэдвтэ оръё. Трампын урт итгэлийн бараг 70 орчим хувь нь за Европын хууль бус цагаачлалын асуудал руу чиглэсэн гэж хэлэхэд бол буруудах зүйлгүй. За Трамп нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс дэлхийн улс орнууд ер нь бол Европын улс орнуудад хандаж танай улсууд там руу явж байна хэмээн бол хэлсэн.
За ер нь Трампын энэ үгэд дэлхийн нийтэд бол шууган тарьсан. За тэгвэл хамгийн гол нь Трамп яг ямар утгаар танаа улсууд там руу явж байна гэж хэлсэн бэ гэвэл ердөөсөө Европ ТV-ийн нээлттэй хэвийн бодлого за хууль бусад цагаачтад хэд найрсаг хандаж байгаа бодлогоодыг бол шүүмжилж бол энэ үгийг хэлсэн. За Европын улсуудад цагаачтад хэд нээлттэйгээр тэднийг хүлээн авч байгаа нь эргээд Европ ТV-д гэмт хэрэг нэмэгдэх олон мянган жилийн соёлын тогтолцоо алдагдах, эдийн засгийн хүндрэлүүд дагаад бий болох. За хамгийн ноцтой нь Европ ТV-ийн хүн амын бүтцэд хизээч засаж залруулж болохооргүй өөрчлөлт орж байгаа явдлуудын улмаас Трамп тэднийг мөхөл рүүгээ явж байна гэх өнцгөөс энэ үгийг хэлсэн байна. Нэгэн аимшигтай гэхүү сонирхолтой судалгаа бас байна. За уг судалгааг бол Европын холбооны зүгээс хийсэн. За 2024 онд Европ ТV-д төрсэн мэндэлсэн нийт хүүхдүүдийн 14.1% нь Европын бус иргэдийн хүүхдүүд байна гэж энэ судалгаагаар гарсан. За өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын нэг нь за бараг 10 хүүхэд тутмын 1.4 нь гадны улсын цагаачтын хүүхдүүд эзэлж байна гэсэн үг ээ. За энэ өсөлт цаашид үргэлжилсээр байвал 2050-аас 2055 он гэхэд Европ ТV-ийн хүн ам зүйн бүтэц бүрэн алдагдаж өмнөх байранд нь оруулах боломжгүй хэмжээнд хүрнэ гэх ноцтой судалгаа гарсан. За мөн яг одоогийн байдлаар Европын холбооны бүх улсуудын дотор амьдарч буй нийт хүмүүсийн 10 орчим хувь нь бол гадны иргэд гэх судалгаа байгаа. За тэр дундаа Герман, Франц улсууд бол толгой цохиж байна. Тэгэхээр Трамп Европ ТV-д бол хандан танаа улсууд там руу явж байна гэдэг нь за туйлын үнэн бодтой тэдэнд санаа зовсондоо хэлсэн анхааруулгын шин чанартай үг болохоос за занал хийлэл сүрдүүлэхийн агуулгатай биш гэдэг нь бол эндээс харагдаж байна. За тэгвэл Трампын дараагийн онцлог ишилсэн нээлттэй хэлгэх сөрөг үр дагавартай туршилтыг өнөөдөр зогсоох цаг ирлээ гэх өгүүлбэр байлаа. За нээлттэй хэл гэж тэгвэл юу вэ? Шингээний бүс орнууд өөр хоорондоо гадны иргэдийг чөлөөтэй нэвтрүүлэх тогтолцоог бол хэлж байгаа. За цагаачтын хувьд энэ нь жинхэнэ деважнл гэсэн үг. За тэгвэл уг нээлттэй хэлийн бодлогыг амжилтгүй туршилт байсан гэх өнцгөр бол Трамп хэлсэн. За энэ нь ямар учиртай вэ гэвэл Трампын үзлээр бол нээлттэй хэл гэдэг нь олон улсын либерал үзэлтнүүд болон глобалистуудын хийсэн нэгэн төрлийн онол бөгөөд за харагдах байдлаасаа бол хүн төрөлхтөнд сайн сайхан харагдаж болох үс ийм онол юм. За гэвч энэ онол нь бодит амьдрал дээр буюу практик дээр сайн сайхнаасаа яг эсрэг үр дагаврыг бол авчирч байна. За уг нээлттэй хаалганы онлоос болж Европ ТV-ийн дотор гадны хууль бус цагаачлалын урсгал чөлөөтэй нэвтэрч за гэмт хэрэг эдийн засгийн хямрал за соёл иргэншлийн зөрчилдөөнүүдийг бол үүсгэж байна. За иймээс Трамп уг онлын туршилтыг маш муу үр дүнтэй туршилт байсан гэж үзэж байгаа юм. За иймд Трамп яг өнөөдрөөс эхлээд энэ бүхнийг зогсоох ёстой. За Европын улс орнууд бүгд өөр өөрсдийн хэлийг хатуу хамгаалж хууль бус цагаачдыг хөөн гаргаж цагаачлалын бодлогоо эрс чангаруулахыг бол уриалсан. За мэдээч хэрэг Трамп Америкийн нэгдсэн улс доторх хууль бус цагаачдтай хэрхэн хүчтэй тэмцэж байгаа. За яг ийм байдлаар бол Европын холбооны удирдагчдыг бол тэмцээсэ гэж хүссэн юм. За тэрээр өөрийгөө ч мөн энэ төрлийн ажилдаа маш гаргууд сайн гэдгийг бас удаадаар онцолсон. За Мексикийн хэвлийн дагуу хан барихаас эхлээд түүний хууль бус цагаачдын эсрэг тэмцэл бол маш хүчтэй, говьшгүй, бүр сүр дүүлэнтэйгээр эхлэж байсан. За сүүлд Өмнөд Солонгосын хууль бус цагаачдыг бол баривчлан нутаг буцааснаар бараг л Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй заандалцах хэмжээнд бол хүрсэн саяхны жишээ бас Трампын хувьд байгаа. За тэгвэл Трамп мөн хурлын үеэр ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний хит өндөр зардал нь чөлөөт ертөнцийг бүрэн сүтгэж байна хэмээн бас хэлсэн. За энэ нь түүний уур амьсгалын асуудал дээр ямар бодлого баримталж байгаа, эрчим хүчний зах зээлийн талаар ямар байр суурьтай байгааг шууд харуулсан алхам боллоо. За тухайлбал ногоон гэдэг үгэнд Трамп маш их дургу. За тэрээр ногоон гэх үгийг худал хуурмаг, суртал ухуулгын чанартай гэж үзэж, за нар салхи зэргийг сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр гэж нэрлээд байгаа зүйлс нь яг бодитоор бол байгаль орчинд ямар ч үр ашиггүй, харин ч эсэргээрээ энэ бүхэн нь улс орнуудад эдийн засгийн дарамтыг бий болгож байна гэж үздэг. За мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд нь хэд өндөр өртөгтэй, улмаараа засвар үйлчилгээний хүртэл маш өнтэй болдог. Иймээс барууны улсууд хэд өндөр өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний салбарт
тогтмолд маш их хөрөнгө мөнгө зарцуулснаас болоод тэдний эдийн засгийн өрсөлдөх чадвар буурч эрчим хүчний аюулгүй байдал хүн муудаж байгаа талаар тэр ярьсан. За Трампын хувьд сэргээгдэх эрчим хүч нь нефт болон байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний их үүсвэрүүдээс илүү үнэтэй гэж үздэг юм. Иймээс үнэтэй эрчим хүч хэрэглэн гэдэг нь дагаад аж үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний үнийг өсгөхөд хүргэнэ гэсэн үг. За мөн нар өдөр бүр одоо тэнгэр дээрээс нэгэн адил тусдаггүй. За заримдаа бүрхэг өдрүүд ч гэсэн одоо хэний ч таамаглаагүй байдлаар маш олон өдрүүдэд дараалсан тохиолдох ийм тохиолдол байдаг. За мөн салхич гэсэн тогтмол хүчтэй байж чаддаггүй. Хамгийн их салхитай газар ч гэсэн заримдаа бол тогтун өдрүүд маш удаан хугацаагаар үргэлжлэдэг. За гэхдээ яг мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол сэргээгдэх эрчим хүчний өртөг жилээс жилд бол буурсаар байгаа гэдгийг тэд нотолсон. За мөн яагаад яг мэрэгжлийн хүмүүс сэргээгдэх эрчим хүч рүү шивжих нь зөвөө гэж тэртээ 20-од жилийн өмнөөс номлож өнөөдөр Европ бүхэлдээ шахуу сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийж эхлээд байгаа бэ гэдэг нь бол хамгийн чухал асуулт. За учир нь газрын тос нүүрс төлсний үр дүнд за байгаль орчинд бий болох хор хохирол тэр хохирлыг нөхөн сэргээхэд зарцуулах зардал нь за сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх зардлаас бол хамаагүй өндөр гэдгийг бол одоо эрдэмтэд эртнээс анхааруулсан болохоор за ерөнхийдөө бол Европын улс орнууд Америкийн нэгдсэн улс ч гэсэн ялгаагүй за ирээдүг харсандаа сэргээгдэх эрчим хүчний бодлогыг бол анх хэрэгжүүлж эхэлсэн төвхтэй. За гэтэл Трампын хувьд уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл бол огт байхгүй. За энэ бүхэн ердөө бол худал хуурмаг за зарим нэг хүмүүсийн ашиг хонжоо олох гэсэн бизнесээ доктортой байлгах гэсэн за хүмүүсийг маллаж явахын төлөө гаргасан хувилдааны онол юм. За ер нь бол хувилдааны онол гэж Трамп энийг яриад байгаа. За ингэхээр одоо яг бас эрдэмтэдэд итгэх ёстой юу? Эсвэл тэр эрдэмтэд үнэхээр хувилдааны онолчдын гар хөлийн үзүүрт зарцлагддаг хүмүүс болон хувирсан уу? За эсвэл одоо Трампд итгэх ёстой юу гэдэг ийм сонин асуулт гарч ирээд байна. За түнчлэн контентын дундуур та бүхэндээ бас манай сувгаас гаргасан энэхүү за энд харагдаж байгаа XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх ном манай судалгаалагчаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За ингээд хэрвээ та ховор чамин ном цуглуулах дуртай бол түүх сонирхож судалж уншихыг хүсдэг бол за мөн манай сувгийг тогтмол үзэж дэмжлэгээ илэрхийлэхийг хүсдэг бол энэ номоос бол худалдаа авалт хийх боломжтой. За номыг хэрхэн захиалах дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгдэл хэсэгт үлдээе. За тэгэхээр энэ үйл явдалтай зэрэгцээд шахуу ерөнхийлөгч Трамп цагаан ордон дотор нэг ноцтой мэдэгдэл бас хийсэн. За хэдхэн жилийн өмнө за бараг 25 жилийн өмнө Америкийн нэгдсэн улсад 150 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж бол онцлогдож байсан бол за өнөөдөр энэ тоо 36 хүүхэд тутмын нэг нь Америкийн нэгдсэн улсад аутизмтай гэж онцлогдож байгаа талаар бол CDC-ийн судалгаа бол гарсан. За энэ бол бүр маш аимшигтай үзүүлэлт юм. За Америкийн нэгдсэн улсад бол аутизмын хэмжээ аутизмтай хүүхдүүд бол ёстой жилээс жилд бол асар хурдтайгаар бол нэмэгдэж байгаагийн маш том нотолгоо юм. За тэгвэл Трампын хувьд энд харагдаж байгаа тайфенол гэх одоо эмэнд ордог. За ацетаминофен гэх энэ бодис нь за аутизм үүсгдэг гэж одоо тэр мэдэгдсэн нь бол үнэхээр дэлхийн нийтийн анхаарлыг одоо нэг гэн хормын дотор татсан үйл явдал боллоо. За тайфенол гэдэг нь бол одоо манайхаар бол парацетамол гэдэг юм. За бид бүхэн бүгдээрээ парацетамол гэж юмыг маш сайн мэднэ. За Трамп бол одоо бас энэхүү хэлсэн үгэн дундуур жирэмсэн эхчүүдийг энэ парацетамол буюу за энэ тайфенол гэдэг юмыг бити уугаарай гэж удаадараа мэдгдсэн. За гэхдээ дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн эм үйлдвэрлэгчдийн холбоо гэх мэт байгууллагуудаас за Трампын уг мэдгдлийг бол ямар ч шинжлэх ухааны ор үндэсгүй мэдгдэл бөгөөд за парацетамол аутизм үүсгдэг гэх ямар ч нотолгоо харилцаа уялдаа холбоо байхгүй гэдгийг бол мөн аль бие усаар зарласан. Тэгэхээр эндээс бас нэгэн асуулт бол урган гарч ирж байна. За эргээд яг хэнд итгэх үү гэдэг асуулт. Үнэхээр Трамп дэлхийн улс төр болон санхүүгийн магнатуудын хувилдааны асар том мөсөн ханыг цөм цохих гэж бүх чадлаараа хичээгээд байна уу? За эсвэл зүгээр л амныхан зоргоор Трамп бол ёстой бурж өгч байна уу гэдэг нь бол хамгийн сонирхолтой байгаа юм а. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн ой зориулсан хуралдаантай холбоотой Трампын хамгийн онцлог ишлэлүүдийг та бүхэндээ бол нэгтгэн товчлон тайлбарлаж хүргэлээ. За та бүхэн таалагдсан гэдэгт найдаж итгэж байна. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.